Сонсогчдоо энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. За Idea Plus podcast-ийн шинэ дугаар эхэлж байна. За манай энэ удаагийн дугаарт спорт болон боловсролын салбарын нэгэн хүндтэй зүтгэлтэн оролцож байгааг бас дуулахад таатай байна. За Talk English боловсролын байгууллагын үүсгэн байгуулагч Монголын үндэсний олимпийн орооны гүйцэтгэх зүйлийн гишүүн Амар Санаа Эрхэм оролцож байна. Тэгэхээр өнөөдөр бид Амар Санаа захирлын ажил амьдралын ариун туршлагаас нь бас яриулахаар төлөвлөсөн байгаа. За түүний хувьд 17 жилийн өмнө англи хүнтэй бизнесээ үүсгэн байгуулж байсан түүхээс нь бид бас ярилцах болно. За үүнээс гадна Монголтой маш олон талаараа төстэй Финлянд улсын боловсролын салбараас бас санаа авч суралцж болох зүйлс юу байна? За Монгол хүүхдэд бас англи хэлийг хэрхэн үр өгөөжтэй заах вэ? 12 дугаар ангид төгсгöd за IELTS-ийн дор хаяж 6.5 оноо авсан байх хэмжээний тийм мэдлэгийг олгох хөтөлбөр гихчлэн сонирхолтой сэдвүүдийг бид бас хөндөхөөр төлөвлөсөн байна. За тэгэхээр би таны хийж байгаа ажлуудыг бас нэлээд уншсан, судалсан. Зүгээр та өөрөө англи хэлтэй ажиллаа нэлээд холбосон. Тэгээд олон жил ажилласны үр дүнгууд нэлээд гарч байгаа юм байна гэж би хувьдаа харсан. За сүүлд бол жишээ нь та олон луг сургууль дээр танай Kids 11-ээс 12 гэсэн энэ томоохон хөтөлбөрийг бүр ингээд хувийн сургууль дээр эхлүүлэхээр энэ амар эхлүүлэхээр болсон юм байлээ. Тэгэхээр манайхыг бол боловсролыг дээдэлдэг залуучууд, дунд насныхан ажил эрхэлж байгаа хүмүүсээ олон хүмүүс сонсдог. Тэгэхээр Монгол хүн Монгол хүүхдүүд англи хэлийг сурах дээр та энэ олон жилийн гол олж харсан зүйл юу байв? Тэгэхээр хэл сурна гэдэг чинь өөрөө бол маш том боловсрол. За дээрээс нь хэл бол тухайн хүнийг бас харах өнцгийг өөрчилдөг юм байж байгаа. За би ер нь боловсролын салбарт бол өнөөдөр ингээд 22 дахь жилдээ бол ажиллаж байгаа хүн. За Монгол Улсын их сургууль, соёл урлагийн их сургууль, Хартфорд институт гэх мэт газруудад бол багшаар ажиллаж илаа. Англи хэлний багш, дээрээс нь аялал жуулчлалын багшаар бол ажиллаж байсан. За сүүлийн 17 жил бол яг энэ Talk English боловсролын төвийг үүсгэн байгуулад яг энэ төв дээрээ монголчуудад англи хэлний ярих сонсох чадварын хичээлийг бол явуулаад ингээд байж байгаа. За манай боловсролын Talk English боловсролын төвийг бол өнөөдрийн байдлаар давхарцсан тоогоор бол 35 орчим мянган төрөл бүрийн насны, төрөл бүрийн ажил мэргэжилтэй ийм хүмүүс бол төгсөж гарсан байж байгаа. За ингээд ийм олон хүнд ийм бас тодорхой багагүй хугацаанд англи хэл заана гэдэг чинь манай сургалтын байгууллага бол энэ чиглэл дээр маш их мэрэгссэн байна гэж ингэж бол харах хэрэгтэй. За альва юм мэрэгшин гэдэг бол зүгээр нэг ганц 2 жилийн дотор ч юм уу богино хугацаанд ийм ажил биш. Урт хугацааны маш их хөлс хөдөлмөр гардаг. Эцсийн үр дүндээ энд бол үр дүн авчирдаг ийм байж байгаа. Тэгэхээр манайх 17 жилийн хугацаанд Монгол хүүхэд залуучуудын англи хэл сурах хандлага тийм ээ, англи хэл сурж байгаа байдал, орчин бүгдээрэнд нь судалгаа хийж байгаа хүүхдүүдийг бүр анх 5 наснаас нь англи хэл заадаг байлаа 6 7 болголоо. Сүүлдээ 8 наснаас нь ингээд бол заагаад явж байгаа. Өнөөдөр манай боловсролын төв 8 наснаас эхлүүлээд 80 нас хүртэлх бүх насны хүмүүс бол бүгдээрээ англи хэлийг маш хөгжилтэй, маш гоё, маш аз жаргалтайгаар сурж байгаа. Тэгээд бид нар энэ олж авсан туршлага, мэдлэг тийм ээ, энэ дээрээ суурлаад өнөөдөр яг Монгол контенттой Монгол ахуй ёс зан заншлыг оруулсан Монгол дөрүүдтэй, олон улсын дөрүүдтэй ийм сурах бичгийн цогцыг хичээл нь аудио сонсох хичээлтэй уншлагын номуудтай ийм цогц сурах бичгийг бол боловсруулад явж байгаа. За энийгээ тэгээд 24 оны 9 сараас эхлүүлээд олон лог төв сургууль дээр хэрэгжүүлэхээр ингэж бол ажиллаж байгаа. Танах бас Финляндийн боловсролын талаар бас боловсролын системийн талаар судалсан гэдэг чийсэн шүү дээ. Тэгэхээр ер нь бас монголчуудад ч гэсэн сонирн бах. За сүүлийн үеийн мэдээллийг харж байхад Финляндийн математикийн хөтөлбөр их сайн байна. Гол нь гэхдээ англи хэлээ сайн суураа бэлтгэсэн тийм сургуулиуд дээр хэрэгжүүлвэл илүү үр дүнтэй байна гэсэн мэдээлэл. За Финлянд сургууль бас Монголд 1 жил байх шиг байна те. Тэгэхээр та Финляндууд ер нь бид нар монголчууд бид нар боловсролын тал дээр Финляндуудаас ер нь юу сурч болохоор харагдаж байна. Монголтой их төстэй олон талаараа ийм улс байгаа шүү дээ. Тийм. Тэгэхээр Монгол улсын баялаг бол хүн. Би бол байгалийн баялагч юм уу, газар тариалан ч юм уу, мал аж ахуй ч юм уу, тэрийг бол баялагд багт. Гэхдээ нэг номер 50 баялаг бол хүн дотроо бид нар хүүхэд багчуудаа маш том хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй. Та бол сая маш гоё харьцуултыг бол хийж байна. Финлянд гэж улс тийм ээ. Финлянд гэж улс бол яг Монголтой адилхан. Мэдээж хөгжлийн төвшин бол шалгуур. Газар зүүн юу гэдэг тогтолцоо тий адилхан өвөлтэй, зунтай, хүйтэн хүн амын хувьд бол яг ойролцоо хүн амтай. За дээрэс нь газар нутгийн хувьд бол хэмжээний хувьд бол ойролцоо бас Финлянд чи их том газар нутагтай ийм улс л да олон зүйлээрээ Финляндтай ойролцоо.
Тэгэхээр Финляндийн боловсролын системийг хараа, боловсролын тогтолцоог нь хараад бид нар судлаад ингээд явж байхад Финлянд бол ердөөсөө байгалийн баялгаа шүтгэхгүй байна. Тэр бол байж байгаа тэрийг олж байгаа, олборлж байгаа. Тэгэхдээ тэрийг урт хугацаанд зугуугаа хэрэглэхээр олж байгаа баялгаа буцаагаад хүндээ маш их хийж байна. Хүүхэд багчуудаа маш хийж. Боловсролын тогтолцоо бол ер нь одоо Финлянд дэлхийд бол нэгд байгаа. Нэгд. За Синга гэж ярьж байгаа, Финлянд гэж ярьж байгаа. За Америк хэднээс бол Финляндаас жишг аваад ингээд явж байгаа. Тэгэхээр Финлянд дээр боловсролын тогтолцоог ингээд харж байхад энэ дээр хөлийг харж байгаа. Финлянд хамгийн ихний нэгдүгээр жишээлбэл Финляндд одоо хүүхэд багчуудыг 5-аас 15 наслах хүртэлх хүүхэд багчуудыг, сургуулийн хүүхдүүдийг гэрийн даалгавар өгөхийг одоо баг хоригдсон. Өөрөөр хэлбэл хичээлийн дараа хүүхэд багчууд өөрийгөө хөгжүүлэх, хүүхэд болгонд өөрт нь өгөгдөл байдаг гэж үздэг тийм ээ. Магадгүй тэр хүүхэд айгүй мундаг сэтгүүлч бол өгөгдөлтэй байж болно. Гэтэл тэр хүүхдийг хичээлээр нүдэд ингээд байх юм бол тэрний тэр гоё юм нь гарч ирэхгүй. Ингээд тэр хүүхд зэвэрнэ гэсэн. Тэгэхээр хичээлийн дараа тэр хүүхдэд гэрийн даалгавар бол өгөхдөхгүйгээр тэр хүүхд спортоор хичээлэх юм уу, уралгаар явах юм уу, тэр дебейттэй янз янзын хэлцүүлэг ярилцлаганд ордог болох юм уу, эсвэл гэрийнхэнтэйгээ цагаан өнгөрөх юм уу, найз нөхдөйгөө хөгжил баясгалах юм уу, энэ хичээлээс бус цагийг бол ердөөсөө л хүүхд өөрийнхөө танихад зориулдаг болсон. Гэрийн даалгавар өгөхгүй. Тэгээд энэ үр дүн нь яаж ийм гэхээр маргааш нь нөгөө хичээл дээр ирсэн хүүхд маань фрештэй айгүй гоё шин сэргийг болцсон. Үр дүн маш өндөр. Шинэ хичээл үзсэн хичээлээ давтсан ч хүлээн авалт нь айгүй гоё ийм үр дүн гараад одоо Скандинавийн улсууд бүгдээрээ Финляндийн жишг рүү явж байгаа. За хэлний тухайд би бол ялангуяа хэлийн одоо харж айгүй үзсэн байхгүй Финлянд. Тэгэхээр Финлянд бол жишээлх юм бол ахлах сургуулаа төгсөж байгаа хүүхэд нь IELTS-ийн шалгалт гэдэг олон улсын шалгалтыг өгөхөд бол 7 орчим оноо авчиж байгаа байхгүй хүүхдүүд бүгдээ. Тэр өндөр. Тийм дунджаар ер нь 7 орчим оноо авчиж байгаа хүүхдүүд нь ахлах сургуулийн төгсөж байгаа хүүхдүүд. За тэгээд тэр жишгээр нэлээд удаа явж байгаад 20 жил өртөө явж байгаад Финлянд сая 21 оноос эхлүүлээд англи хэлийг нь 3 дугаар ангиас 4 дугаар ангиас үздэг байсныг нь болиулаад 1 дугаар ангиас нь үзэж эхэлж байгаа. Яагаад ингэж байгаа юм бэ гэвэл Финлянд мэргэжлүүдэд асуугаад ингэсэн чинь одоо манай нөгөө хөрсөн бэлтгэгдээд хүүхдүүд бүгдөө ингээд англи хэлтэй болцсон. Одоо бол тэг 3 гэхгүй. Одоо нэгээс нь явуулна. Яагаад тэгэхээр нөгөө бэлтгэгдсэн одоо хүүхдүүд маань 1-р ангиас англи хэл үзээд 3-р ангиас 3 дахь хэл үзнэ. Орос хэл байна, герман хэл байна, франц хэл байна, испани хэл байна. Энэ дөрвийн аль нэгийг үзнэ хүүхдүүд нь. За өөрөөр хэлбэл тэгээд 12-р ангиа төгсгөл тэр хүүхдүүд маань Финлянд хүүхдүүд маань фин хэлтэй дээрээс нь 2 гадны хэлийг төгс эзэмшиж гарах гэдэг нь шүү дээ. Тэгээ яагаад ингэж байгаа юм бэ та гэсэн чинь хичээлийнхаа жинхэнэ ерөнхий эрдмийн хичээлүүдийнхээ тоог багасгаад хэлэнд анхаарал хандуулж. Яагаад тэгэхээр Финлянд хэлээр хинч ярихгүй. Монгол хэлээр хинч ярихгүй. Монголдоо л бид нэр монголоор ярина. Фин хэлээр финүүд л ярина. Тийм болохоор тэд нар өөрсдөө дэлхийдээ холбогдох хөрс зэрэгэлдээ улсуудтайгаа холбогдох, өөрсдийнхөө хараад хамааралтай улсуудтайгаа холбогдохын тулд тэр хүүхдүүдийг хэлтэй болгох гэдэг. Тэгээ хэлэнд чинь миний түрүү хэлсэнчлэн тэр улсын бүх юмыг судалдаг, үздэг, хардаг ийм болохоор тэрийг мундаг том боловсрал гэж харж байна. Тэгээд ийм жишгэлэн Финляндууд орж байгаа байхгүй. Тэгэхээр бид нэр шууд копидох нь хайшийн. Гэхдээ энэ жишгэлэн явах хэрэгтэй. Тэр утгаараа манай KNK12 төслийн гол зорилго бол ердөөсөө л энэ хүүхдүүдийг бүгдээрингийн боловсролын ялгуурл гэж байлгахгүйгээр хүртээмжтэйгээр бүх хүүхдүүдэд жигд хүрэх ёстой. Манай энэ төслийн гол зорилго нь. Тэгээд алстаа 12 дугаар ангиа буюу ахлах сургуулаа төгсгөд хүүхдүүд IELTS-ийн шалгалт бүгд өгөхөд 6.5 оноо авах. Ийм зорилгоор энийг бол явуулж байгаа. Тэгээ бид нар бол хэлийг угаасаа хөл гэж харж байгаа. Тэгээд холын замд монгол хүн хос морьтой явдаг болохоор их хэл нь өөрөө дархлаа, үндсэн морин, англи хэл нь өөрөө хэрэглэн сэлбэх морин, дэлхийн иргэдтэй хөл нийлүүлэх, алхах, хөгжих гол одоо гүүр нь өөрөө англи хэл байлнаа л гэж ингэж хараад бид нар энэ зорилголоо зориг нэгтэй бүгдээрээ зүтгэж байгаа. Хэлийг одоо сурахаар бас Монголд ингээд англи хэлийг сурахаар яг орчин байхгүй. Өдөр тутамдаа ингээд та бид нар ингээд хоорондоо англиар ярихгүй шүү дээ, тийм. Тэгэхээр англи хэлийг сурахдаа Монгол контексттойгоо холбож сурах. За ингээд одоо магадгүй өмнө говьд байгаа манай эмээ тэгсэн юу байдیں۔ Тэ сурах бичгэн дээр нь ингээд Монгол ахуйг англиар тайлбарлсан юм бас төдийлөн хомсол байх шиг байна л да, тий. Тэгэхээр яг ингэж дотоодын энэ Монгол контенттойгоо контексттойгоо холбож заах яач бодлыг та юу гэж тайлбарлах вэ? Тэгэхээр миний дээр хэлсэнчлэн Монгол хүн холын замыг хос морьоор туулдаг. Яг тэрэн шиг бид нар Монгол хөлийг энэ номондоо энэ хөтөлбөртөө маш их оруулж байгаа. Бид нар Монгол улсын их сургуулийн хэл шинжилгээний тэнхимтэй хамтын ажиллагааны санамж бичгтэй. Тэгээд энэ
номнуудын маань энэ сурах бичгүүдийн маань голлох дүрмүүд нь бүгдээрээ монголоор орчуулагдана. Дээрээс нь үгсийн сан тийм ээ, энэ үгсийн сан монгол ахуй ёс зан заншлыг бид нэр энэ номоороо энэ сурах бичгээрээ бас дамжуулж хүүхдүүдэд хүргэх гээд байна шүү дээ. Энд чинь монгол уламжлал байгаа, монгол түүх байгаа, монгол дөрүүд байгаа, монголын нүүдлийн ёс зан заншил эднүс байгаа. Хүүхдүүд маань англи хэл сурангаа давхар эднүсийг эзэмшээж явчихна. Ингэснээр яах вэ гэхээр дэлхийдээ холбогдохдоо дэлхийн иргэдтэй холбогдохдоо энэ ёс зан заншлаа сурах бичгээр үзсэн болохоор буцаад тэднээс төрөх маш гоё ярьж өгөх байхгүй бүр ойлгомжтой ярьж өгнө түүх соёлоо ойлгомжтой ярина ерөнхий эрдмийн нөгөө англи хэлнийхаа дунд сургуулийнхаа хичээлээр үзсэн болохоор уламжлалаа мэднэ гэрээ тайлбарлаад ярьчин түүх соёлоо ярьсан нийгмийн тогтолцоогоо ярьчин гих мэтийн эн чинь өөрөө ардталт нь зүгээр англи хэлний хичээл биш. Хажууд нь монгол ахуй ёс заншил түүх бүгдийг танилцуулах ийм агуулгатай маш том хөтөлбөр байхгүй. Би наадах чи сонсон чи нэг яг юм бодтой чи санд орж ил та. Би одоо их сургуультай 4 жил англи хэлийг одоо англи хэлний багшаа ингэ сураад төгссөн. Тэгээ гайд хийх болохгүй юу? Тэгсэн чинь зүгээр л миний тэр одоо яг л нөгөө сурагчдууд маань гадны контекстээр байгаа шүү дээ. Одоо барууны орнуудын. Гэтэл би гадны жуулчдад Монголын түүх соёлоо ярих гайд хий гэсэн чинь чадхааргүй байсан. Тийм. Тэгэхээр энэ бол бид нар яг мэрэгжлийн юм гэдэг чинь яг энийг хэлээд байгаа. Манайх ч мэрэгжлийн байгууллага 17 жил одоо энийг ажилласан болохоор бид нар энийг хараад байна шүү дээ. Энэ үндсгийг. Тэгэхээр хүүхдүүд түүхийн хичээлээр түүх үзэж байгаа зөв. Гэхдээ монгол хэлээр л үзэж байгаа. Одоо газар зүйн хичээлийг бол монгол хэлээр л үзэж байгаа. Англи хэл дээр биш. Тэгэхээр бид нар бол манай энэ англи хэлний сурах бичиг бол Монголын ахуй ёс заншлыг монгол хэл дээр англи хэл дээр нь заагаад яваад байгаа хгүй дэлхийгтээ хавшуулаад хамтруулаад жишээлх юм бол кино үйлдвэрлэлийн талаар үзэж байгаа юм нэг сэдв тийм ээ Монголын кино үйлдвэрлэл ямар байна ийм жүжигчин тэдэн тийм ийм үе шат нь ийм байлаа түүх нь ийм байлаа тэрийг Холливуудыг үзэж байгаа байхгүй Америкийн Холливуд гэдэг алдартай кино үйлдвэрлэл яадаг ямар кино ямар актер ямар актрис мундаг байна тэр мэрийг ингээд үзэл ингэхдээ параллелаар Монголынхоо харьцуулаад ингээд англи дээр явчихад байгаа байхгүй тэгэхээр эн чинь өөрөө хэл гэдэг чинь өөрөө хүч гэдэг чинь мэдлэгийн хүч гэдэг чинь энэ байхгүй тэгэхээр өөрөө англи хэл дээр Монголынхоо одоо кино үйлдвэрлэлийн талаар мэдчлээ одоо урлагийн талаар мэдчлээ спортын талаар бас адилхан спортын сэдвүүд байгаа юм. Олимпийн аварга яагаад олимпиад онд олон улсад үүсчихин тий. Гэтэл Монголд олимпийн наадам, олимпийн одоо хороо, олимпийн спортууд, олимпийн аварга хизээ яаж төрчихин ингээ холбоод ярьсан. Тэгэхээр энэ танин мэдхүү мэдлэг аваад англи хэл дээр аваад дараа нь тэр хүүхд чинь ахлах сургуулаа төгсөө ихтэй сургуульд очин гадаа дотоодод ажиллаж амьдрын тэгэхэд буцаагаад нөгөө юу чинь нөгөө connect dots гэдэг чинь цэгүүдийг холбоно гэдэг үг байдаг шүү дээ тий. Тэрэн шиг 10 жилдээ сурж исэн тэр англи хэлний үндэсний мэдлэгүүд чинь буцаад ирээдүйд нь буцаж орж ирээд хэрэг болохоор байхгүй. Яг л одоо чи бол чамд бол яг чиний амьдралд бол маш сайн тохиолдсон байна шүү дээ. Англи хэлний бакалавр цолтой орчуулагч мэргэжилтэн гараад практик дээр гайд хийгээ гадныхантай явсан чинь нүүдлийн ахуй соёлоо танилцуулах гэсэн чи юу вэ? Жохон шоконд ороо гацж байгаа байхгүй. Ягаад тэр англи хэл дээр би энийг судалсан билүү? Үгүй шүү дээ. Өөр ерөнхий англи хэлбэл гадны юмэр жишгээр олон улсынхаар ингэ явцсан болохоор практик амьдрал дээр наа чинь таарахгүй болчиход байгаа байхгүй. Гэтэл бол биднээс яг энийг нь тааруулж яваад байгаа. Тэгээ манай энэ сургуулийн төвийн гол яриад байгаа, миний яриад байгаа, манай байгууллага яриад байгаа юм бол одоо энэ хүүхдүүд дээр хэрэгж байгаа ерөнхий боловсролын сургуультайгаа хөтөлбөрүүдийг бол би бол дэмжихгүй байгаа байхгүй. Буруу. Манайхаар явах ёстой. Багш нар нь бэлтгэж байгаа маш энгийн тэгээ миний саяны хэлсэнчлэн агуулгууд нь байна. Яах гэж тэр үүлэн дээгүүр байгаа гадны те 1-р ангийн хүүхдүүд, 2-р ангийн хүүхдүүд, 3-р ангийн хүүхдүүд Англи Америкт очиж үзээгүй хүүхдүүд, Джон гэж хүүхдийг ч мэдэхгүй, Джейсон гэж охиныг ч танихгүй ийм хүүхдүүдэд яагаад ийм дөрвүүдээр шууд хичээл ороод байгаа юм болохгүй шүү дээ. Буухгүй шүү дээ. Тэрний оронд нэг хөдөө ч юм уу те хөдөө ороод хөдөөний зам гараалаа зурагтаа ингэнгуудаа за энэ малч энэ тэмээ энэ ямаа энэ хонь гэд ингээд явах юм бол эн чин хүүхдүүдэд буугаад нэг үг нь амархан чэйжлэгдээд ингээд явна. Тэгээ дээрэс нь үгсийн сан манайх дандаа шинэ үгнүүд нь орчуулгатай болохоор хүүхдүүд өөрсдөө шууд чэйжлээл ингээд явна. Тэрийг нь англи дээр дандаа сонсгоно. Ийм ер нь бол цогц. Манай энэ хөтөлбөр дотор жишээ нэг юниттэй нэг сэдвүн байгаа юм л да. Энэ дээр жишээ Заяа гэдэг увсын охин Улаанбаатарт оюут ирж байгаа. Баяраа Улаанбаатар хотын ууган иргэн нэг анги. Даазгч Джон гэдэг нэг залуу Лондонгоос Улаанбаатарт Монгол улсын их сургуулийн аялал жуулчлалын ангид гуруулаа оюутан болоод классмейтүүд болоод нэг ангид орж байгаа байхгүй. За тэгэнгүүт
Баяр яах вэ? Хотын ууган иргэн нөгөө хоёр найзыг Улаанбаатар хот City Tour хийлгэж байгаа. Дагуулад бүгдийг үзүүлж зайсан толгой дээр гараад ингэдэг тэгдэг ийм байдаг, дөрвөн уулын дунд байдаг, гандан хийдийг үзүүлээд манайх буддын шашныг нь танилцуулаад яриад мөн үү. За тэгсэн чинь эхнийх нь улирлын зуны амралтаар нь заяа чинь нөгөө хоёр найзыг аваад хөдөө ус руу гэрлүүгөө явж байгаа. Очоод тэр нөгөө хоёр найзыг тусгай гэрт хоёулангийн амьдруулад гуруулаа цуг амьдраад малчин ахуйтай танилцуулж байна. Ийм байдаг, тийм байдаг, аав ээж адуу маландаа явдаг, сайн сүгээ саадаг, ингэдэг тэгдэг, амьдрал ингэж өрнөдөг, өглөөнөөс эхлүүлээд малчны амьдрал орой ингэж дуусдаг. Бүгдийг гой зуны амралтаар бүтэн сар амраагаад ирж байгаа. Дараа жилийнхэн 100 яах вэ? Джон нөгөө хоёр найзаа дагуулад Англи руу, Лондон руу гэрлүүгөө явж байгаа. Гэхдээ очингуудаа өөрийнхөө гэрт амьдруулад English family те ингэж амьдэрдэг, ийм байдаг, ингэж breakfast ингэдэг, бүх юмнуудыг нь гой ингэж үзээд харуулж байгаа. Тэгээд нөгөө гоо чи ирлээ 3 дугаар курсынхаа дадлагын ажиллаар нөгөө гурван маань түүхийн жимээр гээд Хинти аймаг руу Чингисийн мөрөө юугаар төрсөн нутглоо явж байгаа. Эзэн богд Чингис хааны төрсөн нутаг гээд тэгээ түүхийн хичээлээр тэнд дадлага хийж байгаа байхгүй. Гуруулаа ингэж байгаа. Энэ бүгд чинь бүгдээрээ англи дээр сургалт нь явагдаж байгаа юм. Англи хэл дээр. Тэгэхээр эн чинь өөрөө юу гэдэг нөгөө бид нар чинь түүхийн хичээл, юуны хичээл, олон улсын түүхийн бүх юмнуудыг нь энэ англи хэлнийхээ энэ контент, энэ сэдвүүдээр оруулаад байгаа байхгүй. Тэгэхээр үр дүн нь өөрөө маш өндөр. Маш өндөр. Эцсийн бүлэгтээ хүүхдүүд маань төгсөөд гараад ингээд IELTS-ийн олон улсын шалгалтын 6.5 оноо аавна гэдэг чинь энэ сэдвүүдээ чөлөөтэй ярих төвшөнд очих байхгүй. Одоо таны бизнесээ үүсгэн байгуулсан түүх бас маш сонирхолтой санагдсан. Гадаадд очиод бас бизнесээ үүсгэн байгуулах санааг олоод гэхдээ тэрнээсээ хойш шууд үүсгэн байгуулах гэхэд одоо нэлээд олон сорилтууд тулгарсан боловч бас тууштай явснаар бас яг өөрийнхөө төлөвснийг хэрэгжүүлж чадсан байсан шүү дээ. Тэгэхээр яг тухайн үед ямар процесс өрнөсөн талаар та бас манай сонсогчдод ярьж өгөхгүй юу? Тэгээ би анх энэ төвийг байгуулад ингэхдээ энэнийг бол энэ санааг би өөрөө англид оюутан байж байхдаа олж мэдсэн. 2-3-95 онд очичоо би 2-3-4 англи хэлний сургалтын төв дамжсан байхгүй юу? 2 сар суудаг, 1 сар суудаг, 45 хоног суудаг, ердөөсөө уламжлалт баахан ингээл одооний баахан ном бичээд, баахан дүрм үзээд ердөөсөө ярьдагчгүй, сурдагчгүй ингээ гарч ийлээ. Тэгээ би за болио одоо энэ англи хэл ингэж яхаар зүгээр л одоо сураа болио ажиллаа хий. Ажил хийжсэн чинь манай ажлын миний коллег цуг ажилладаг байсан Испани залуу айгүй хөөрхөн англиар ярьдаг. Нөгөө чи надаа за амар санаа чи Oxford Street-д байдаг Callan School гэж сургууль руу очсон. Үнэхээр гоё сургууль чи тэнд очиод ингүүлстэй чи ярьдаг болно гэхлээр би найзынхаа сэтгэлийг бодоод болидоо адилхан юм байгаа гэсэн бодолтой. Тэгэхдээ найзын сэтгэлийг бодоод очсон. Очсон би Монголын анхны юу гэдэг зочин байсан тий. Тэгээ нөгөө чи айгаа баярлаад менежер нь баярлаад өө чи Монголд уулж чи манай анхны оюутан болох гэж байгаа юм байна. Чамайг 7 хоног үнэгээр сургая чи тэгээ таалагдвал өргөжлүүлээд төлбөрөө төлөө сураараа таалагдахгүй явж болно гэхлээр заа гэд. Тэгээ 3 цагийн хичээлд ороо суулаа. Суусан чинь шууд жихний бөглөө онгоогоол амны хайрцаг нээгдээл зүгээр ярмаар санагдал ингээд айгүй сонирн болоод гоё мэдрэмж төрөөл 3 цагийн дараа гарч ирсэн. 3 цагийн хичээл өстой нүд эрэмхийн зур шахуул дууссан. Тэгэл би гарч ирэл нөгөө менежертэйгээ уулзаад за шууд би гэрээ хий. Би 3 сарын төлбөрийн төлье. Надаа хөнгөлөлт өг. Би тэр 7 хоног туршиж үзэхгүй шууд таалагдлаа гэл. Тэгээ нөгөө хүм надаа шууд 50% хөнгөлтөөгөө би суусан. 3 сар суусан. Тэгэл би 3 сар суусныхаа дараа яг энэ аргаар, яг энэ аргачлалаар, яг энэ форматаар би Монголд очиод Монгол хүүхд залуучуудад англи хэлний сургалт байгуул заах юм байна гэж би бодоод ингээд яасан. Тэгээ 98 он нутаг буцаж хурж ирээд их сургуулийн оюутан болоод тэгээд би түрүү хэлсэн яг нөгөө багш нар хамгийн үнд зүйл болохоор яагаад тэгэхээр багш нар би заавалчгүй native speaker айгүй гоё стандарт хэллэхдээ заах одоо шийдэл сонирхолтой уран ийм хүнийг олох хэрэгтэй байсан. Тэгээ би хайсан. 2 жил хэртээ би хайлаа дандаа гоё хэлтэй мөртлөө гоё стандарт яг гоё бритиш хүн яг гоё Америк аялагтай гоё хүн мөртлөө нөгөө хүмүүс жуулч дандаа. Энийг сар болно 2 сар болно 3 сар болно явах гэж байна. Надаа партнер бол чадахгүй. Тэгээ би ингээ хайж байгаа сүлдө эрэл мухалтаад тэгээд орхисон. За тэгээ 2005 6 онд би Raffles гэж саяны сургуульд би аяж үйлчлийн багшаар очсон. Тэнд би манай тэнхмийн класс юунууд манай коллегууд би 2 3 4 гадныхантай байсан. Тэн дотор яг нэг бритиштэй залуу. Маш гоё англи хэлтэй, маш гоё одоо ёс зүйтэй, аюулгүй хандлагатай юм залуутай азар яг нэг өөдөөс ширээн дээр суусан ажлын коллегууд. Тэгээ бид хоёр чинь мэдээж ажиллаач ярина, ганц хоёр пив чуузан чөлөөтэй ингээд тэгээд нөгөө залууд би саналаа тавьсан байхгүй. За ийм арга байна. Хоёул англи хэлний сургалтын төв байгуулъя.
ингээд гэсэн нөгөөчгүй амраа энэ Монголоор дүүрэн Английн сургалтын төв байна чи бүтэхгүй. Тэгээ би ятгаа дийлээгүй. Тэгээд нөгөө залуу маань азар нутаг руугаа амралтаа аваад явхаар болсон. Тэгэхээр би нөгөөд за миний найз очоод Лондонд очоод Оксфорд, Кален сургуульд очоод нэг хичээлд нэг суугаад үзээч. Хэрвээ таалагдвал ном хөтөлбөр бүх юмнуудыг ингэж аваад ингэ шүү. Таалагдахгүй бол хоёулаа энэ сэдвийг би цэг тавилаа. Дахиж би хизээч энэ сэдвээр ярихгүй. Би хоёр тохиролцоод нөгөө чи явсан. Очоо хичээлд нь суусан, гарч ирээл нөгөө чи над руу шууд уцаар ярьсан. Хөө ямар санаа, ямар гоё арга вэ? Би яагаад ийм арга гэж төсөөлөөгүй юм бэ? Ёстой гоё хоёулаа сургалтын төв байгуулъя. Чи шууд бичиг баримтаа хөөцөл. Би одоо амарч үржил хоёулаа ингэ би эндээс номнуудыг нь аваад очиж судалгаа шинжилгээгээ хийчи. Чи наана бичиг баримтаа хөөцөл тэгэл над руу шууд яриад. Тэгэл бид хоёр энэ ток хийх сургалтын төв байгуулсан багхгүй. Яагаад тэгэхээр тэр хүн стандарт хэллэгтэй яг зөв ярьдаг хүн хичээлдэн суугаад үзсэн. Тэгэл мань нэр дээр суурлаад би англи хэлний сургалтын төв ток инглишээ байгуулаад тэгэл нөгөө яг англи Америк мэрэгжлийн мундаг яг стандарт хэллэгтэй хүмүүсийг дуудаад авчраал урайл. Тэгээд энэ сургалтын. Танай бизнесийн хамтрагч одоо ч Монголд амьдардаг тийм. Одоо манай бизнесийн хамтрагч чи Монгол гэр бүлтэй. Тэгээ Монголд бол одоо ингээд 20 жил амьдарчлаа шүү дээ. 20 жил амьдарсан Монгол амьдрал ах уу, ёс зан заншил. Удалчунд бараг зарим монгол хүнээс илүү сайн мэднэ. Тийм болохоор тэр хүн дээрээ бас суурлаад бусад манай 10-15 жил ажилласан Англи Америк багш нар байгаа шүү дээ. Эднүүс дээрээ суурлаж бид нар түрүүний K1 K12 гэдэг төслийг чинь бичиж байгаа байхгүй юу? Түүнээс зүгээр нэг гадны Англи мундаг мэрэгчлээ ирээд энд ажиллаж амьдраагүй бол бидний монгол хүүхд залуучуудад зориулсан чиглэсэн ийм юм бол бас төгс бичнэ гэхэд бол хэцүү байхгүй. Тэгэхээр энэ туршлага, энэ гоё мэдлэг, энэ гоё юу манай сургалтын төв бид нар л хийхгүй бол энд өөр хийх хүн өнөөгийн түвшинд Монголд байхгүй. Тэгэхээр би бол ер нь хэл яриагаараа гэхээсээ илүүтэй үйлдэлээрээ, үйл ажиллагаагаараа одоо нийгэмд юм үзүүлэх, харуулах, таниулах ийм бас өсөл сонирхолтой. Тэр нь илүү ч гэж би өөрөө итгэдэг юм байна. Тэгэхээр би таны бизнесийн туршлагаас яг лавлаад асуугаад ер нь бизнесийг бол хинтээ ч одоо партнер болоод хийж болно шүү дээ. Ер нь бол за тэр мэдлэг чадвар байлаа. Гол нь та түрүү бас ёс зүйн дурдлаа тий. Та ер нь энэ дээр юу онцолж хэлэх вэ? Тэгэхээр өнөөдөр бол би залуучуудад хандаад хэлж байгаа юм л да. Бид нар ажлын байран дээр ч гэсэн ингээл оюутны ажлыг аваад ажилуулдаг, багш нараас аваад ажилуулдаг. Мэдээж ур чадвар чухал төлсөн сургууль мэрэгжил чухал. Тэгэхдээ өнөөдөр ажлын байранд аливаа юмд хүний хандлага хамгийн чухал болсон. Англиар your attitude is your altitude гэдэг байхгүй. Чиний одоо өндөрлөг чинь чиний хандлага чиний өндөрлөгийг хүрх өндөрлөгийг тодорхойлно гэсэн. Хандлага чиний өндөрлөгийг. Тэгэхээр ажлын байр аливаа юмд хүний хандлага манайх бол дандаа хандлагыг харж авдаг. Окей, хандлага сайн байх юм бол байгууллагын соёл бүх юмд амархан одоо танигдаа дасаа зогцоод тэр хүн манай байгууллагад өөрийнхөө үр шимийг өгч чадна. Хэдийгээр боловсрал өндөртэй хэдийгээр одоо ур чадвар сайтай ч гэсэн тэр хандлага муутай бол ингээд цомхон тэн дотроо л ингээ байгаад байдаг. Одоо би бас залуучуудад дахиад хэлчихье. Танай подкастыг сонсож байгаа аав ээж нар ч гэсэн үзье. Өнөөдөр хүүхдүүдийг хүмүүс ингээл нэг английн айгуу мундаг болгоол тэгэл гадны тэтгэлгээр ингээл явуулах айгуу хандлагатай болсон биз дээ. Хүн болгонд хүүхдүүдээ айлцын өндөр оноо ахуулаад гадагшаа тэтгэлгээр явуулах гал залуу хүүхд багчуудыг ингээл зориул зүтгэл ингээл явж гин. Тэр хүүхдүүд нь ч гэсэн тэрийг нь хангаал айгуу мундаг хичээлтэй сайтай айгуу оюунлаг мундаг хүүхдүүд англи хэл сайтай. Гэтэл гадны сургуулиуд гадны байгууллагууд өнөөдөр ямар залуучуудад тэтгэлгээ 100% өгж ийн гэхээр нийгэм одоо нэг волонтер те сайн дурын нийгмийн хариуцлага нийгмийн төлөө олон үйл ажиллагаанд ордог хүүхэд залуучуудад илүү тэтгэлэг өгч байгаа байхгүй. Яагаад тэгэхээр тэр хүүхэд залуучууд те одоо айгуу мундаг хичээлдээ сайн онц сурдаг ийм хүүхдийг аваад тэтгэлэг өгөөд тэр хүүхэд нь тэр сургуулийн айгуу мундаг төгсөөд буцаад Монголдоо ирээд нийгэмдээ өгөөж нь маш бага гэж хардаг байхгүй. Яагаад тэгэхээр тэр хүүхдөрөө суурн нийгмийн төлөө юм хийдгүү нийгмийн оролцоо муу хүүхд байсан болохоор зүгээр л ажиллаа хийгээл гэр бүлийнхнийгээ тэжээгээл явна. Гэтэл тэтгэлэг өгж байгаа тэр байгууллагын зорилго бол эндээс олж мэдсэн юмнуудаа бүгдээр буцаагаад нийгэмдээ түгээх ёстой гэдэг хардаг байхгүй. Тэр утгаараа би одоо энэ хүүхд залуучууд тийм. Тэгэхээр тэр утгаараа хүүхэд залуучууд аав ээж нар үр хүүхдээ аль болох нийгэмд хандсан үйл ажиллагаа руу их оролцуулж явах хэрэгтэй. Манайд одоо хараагүй багш байж байгаа юу гэдэг нөгөө тэг хараатай багш хөгжлийн мэргэжилтэд иргэн эднүүс туслах хэрэгтэй байхгүй юу? Автуу сунаанд нь суулгадаг, гэр оронд нь хөргөж өгдөг мөн үү? За тэгвэл одоо агаарын бохирдол гэж бөө яриалэн эсвэл бол одоо энэ
цагуурын өөрчлөлтгөл яриад байна. Ийм арга хэмжээнүүдэд оролцдог. Өндөр настай хүмүүст очиод гэрээс нь ганц бие одоо энэ хүмүүс зөндөө биш өндөр настай өөрхий гарч орж чадахгүй ингээ ганцаарч байгаа хүмүүс тэр хүмүүстэй контакт хийгээд тэр хүмүүсийн хоол ундыг нь дөхүүлж өгдөг. Гэх мэтээр нийгмийн оролцоо өндөртөө ийм залуучуудад тэтгэлэг өгөхөнтэй одоо илүү болсон. Түүнээс биш онц сурдаг хүнд тэтгэлэг өгөхөөсөө илүүтэй нийгмийн оролцоо сайтай хүүхд залуучуудад тэтгэлэг өгдөг болсон. Томоохон тэтгэлгүүд бол ялангуяа тэр нийгэм тандсан ажлуудыг нэлээд хардаг болсон юм билээ. Та сая товчхон дурдах шиг боллоос танад тэг карате багш ажилтдаг. Яг л бусад багш нарынхаа адилхан одоо маш сайн хичээлээ заагаад явдгаа гэж хэлсэн. Энэ багш нараа та бүхэн одоо яаж сургаж шалгаруулж авд юм бэ? Тэгэхээр манай Talk English боловсролын төв бол нийгмийн хариуцлагын хүрээнд олон аян маян зохиолдог л доо. За хамгийн сүүлийн одоо хийж байгаа энэ төсөл бол харааны бэрхшээлтэй иргэдийг дэмжих ийм төсөл байгаа. За тэрийний хүрээнд манад нэг багш ирсэн л дээ. Англиний чиглэлээр яасан. Тэгээд тэг хараатай. Тэгээ хурж ирээд английн багшаар орё гэсэн өсөл тавьсан байхгүй юу? Тэгээд гайхаад юу илээ яадаг үлээ гэсэн манайх яг нөгөө шалгуураар энгийн багшийг авдаг шалгуураар шалгасан. Англи хэлний боловсрол өндөртөө сайн байна. Хандлага тодорхойлох юм маш сайн байна. Тэгэхээр бид нар энгийн оюутнуудад энгийн суралцагч нарт англи хэл заалгасан. Туршилтаа маш сайн. Дараа нь жинхэлж авлаа маш сайн. Одоо бид нар шинэ оюутнуудаас суралцагч нараас сэтгэл ханамжийн судалгаа авдаг. Тэрэн дээр маш өндөр гарч байгаа. Тэгээ бид нар бүр баярлаад нөгөө багшийг бас тэрэн шиг бас хүүхэд залуучууд мөрөөдөлтөй чадвартай чадамжтай болчих юм уу залуучууд байж магадгүйгээ бид нар эрэл хайгуул хийгээд тэгээ 116 дугаар сургууль буюу харааны бэрхшээлтэй хүүхэд залууч хүүхдүүд сурдаг сургууль дээр бид нар тэр багшаараа төлбөргүй сургуульд явуулж байгаа. Тэгэхээр бид нар эрэл хийгээд байна гэсэн үг аахгүй юу? Ер нь бол тэгээ бас хүм болгон түрүү нэг Финландчин сургуулийн дараа хүүхдүүдэд бүгдээрингийн төрөл бүрийн юмнуудаар явуулж таних гад ийм ядагтай адилхан бид нар тийм мундаг харааны бэрхшээлтэй багш байх чинь тэнд бас тийм ганц хүүхэд байж болно шүү дээ. Тэр хүүхдийг тодруулах зорилгоор бид нар англи сургууль төлбөргүй явуулж байгаа. Хүүхдүүд эцэг эхчүүд маш сэтгэл өндөр аав ээж нар бол бүр гоё хүүхдүүд өөрсдөө бүр ад жаргалтай болж байгаа. Иймэрхүү сайхан юм байгаа аахгүй бид нар гэрэлгээ нэмж байгаа. Ингээ байж исэн нодлон өнгөрсөн жил дахиад нэг залуу ирж байгаа. Бас тэг хараатай. Багшаар ажиллая гэдэг. Тэгээд англи хэл мөн адилхан маш сайн. Тэгээ хандлага торлохын ялцгааны би аавд ингэсэн чинь маш мундаг. Тэгээ надад бүр юу гэж хэлж ирсэн гэхээр тэр залуу би 3-5 жилийн дараа би одоо IT-гээр сурж байгаа, магистр сурж байгаа мөст би 3-5 жилийн дараа миний мөрөөдөл би Google-д очиж ажиллах сонирхолтой байгаа. Би ийм мөрөөдөлтэй, би ийм зорилготой. Маш том ambition, маш том мөрөөдөл, маш гоё байна. Надад бол би баярлсан, би баяраа үүлэх гэж байгаа юм чи. Юу вэ? Ямар мундаг юм бэ? Ямар гоё юм бэ гэтэл зүгээр энэ хүүхдүүдтэй зүгээр энэ залуучууд би англи сурахлаар орчин байхгүй байна. Би ийм мэдлэр ийм байна гэх дандаа нэг excuse тэ хэлж байгаа байхгүй. Гэтэл тэр хүн тэг хараатай тэр залуу ийм гоё мөрөөдөлтэй ингэж яваад яаж яхад яагаад үгүй гэж би бодоод тэр залууг бас ингээ багшаар аваад тэр залуугаар бас адилхан хараагуйчдын үндэсний холбоотой тийм хүүхд залуучууд сурж гэнэ үү, байна уу, ажиллаж гэнэ үү, амьдарч гэнэ үү таних зорилгоор бас дахиад төлбөргүй сургалтыг тэнд явуулж байгаа. Тэгэхээр манай энэ хараагуйчдыг дэмжих энэ төсөл бол үндэсний хараагчдын үндэсний холбооны ерөнхий нарийн бичгийн дарга нь хэлж ирсэн. Энэ бол зөвхөн манай Монгол улсын төдий биш одоо бүс нутгийн гадаадын хэмжээнд хүртэл жишг болохоор ийм ондог төслөө. Яагаад тэгэхээр энэ бол хараагчуд гэдэг бол үнэхээр одоо ертөнцийг таньж мэдхгүй юм бол айгүй хэцүү. Тэгэхээр энэ хүмүүс гэрэлгээ нэмж байгаа, нийгмийн оролцоог дэмжиж байгаа, боловсрал олгож байгаа, харах өнцгийг өөрчилж байгаа. Дээрээс нь ажлын байрыг, бодит ажлын байрыг бий болгоод ингээд ажилтаа болгож байгаа. Энгийн багш нартай бид нар яг адилхан үүрэг хүлээлгээд яг адилхан эрхийн нэтлүүлдэг. Яг л адилхан авж байгаа цалин адилхан, бүх юм адилхан, үүрэг шаардлага адилхан, хурал цуглаа бүгдээрэнд нь үйл ажиллагаанд бүгдээрэнд нь оролцсон. Мэдээж өвдөж зовсон юм бол мэдээж окей болно. Түүнээс яг ингээд шаардлага тавьдаг. Тэгээд тэр үндэсний хараагчдын үндэсний холбооны ерөнхий нарийн бичиг гайхаж байгаа юм. Танах шиг ийм байгууллага Монголд байдгүй шүү дээ. Юу гэсэн хараагүй гингууд шууд ингээл хөшлийн бэрхшээлтэй гингууд байгууллагууд ингээл ер нь ингээл тэ ажил ингээл хаалга хаадаг. Зүгээр манайх жижигхэн байгууллага шүү дээ. Жижигхэн байгууллага. Зөв би яах вэ тэгээд манайх чинь багш нарыг өвлийн өвдөнд хараагүй үнийг чи ажлын байранд ирэхэд айгүй хэцүү. Автобус унаа юу вэ? Тээврийн хэрэгсэл юу вэ? Нийт тээвэр юу вэ? Таксидад яваад чадахгүй гэдэг. Тэгэнгუут нь бид нар тэр багшийг бас альтраад онцох үед ингэч ихтэй гэж бид нар машиныг гаргаж өгж байгаа төлбөрийн төлөө дүнгүүгээр. Тэгээ бид нар шинэ одоо таксины компаниуд нийгмийн хариуцлагын хамтарч ажиллая гэж хүсэлтэд тавьж ирсэн шүү дээ. За бид нар ийм төсөл хэрэгжүүлж байгаа. Та нар ингээд унаагаар нэг хөргөөд нааш цааш ингээд зөөгд өгчөөч ганцхан. Бид нар ингээд ууш дараа
Манай жолооч нар гэдэг мөнгө амар хэрэгтэй мөнгө. Ингээл бүгд хаалга хааж. Энэ бол үндсэндээ төрийн хийх ажил байхгүй яг хөдөлмөр нийгэм хамгааллын яамны халамжийн яамны хийх ажил. Бид нар энэ хүмүүст гурил будаа өгөөгүй. Бид нар энэ хүмүүст боловсрал олгоод энэ олсон боловсралаараа энүүгээрээ энэ хүмүүс өөрсдөө хоолоо олж идэг. Яг энэ өнцгөөс энэ харааны мэргэжилтэд иргэд өөрсдөө баярлаад ярьж байгаа байхгүй. Бид нар зүгээр нэг удаагийн гурил будаа хэрэггүй. Та насын оруулж байгаа энэ юм бол өстой үнэхээр гайхалтай. Маш их баярлж ин таларч ин яаж дэмжих тусдах уу гэдээ өөрсдөө бийжл байгаа юм л да. За ямар сонирхол маш их баярлалаа. Тэгэхээр таны бас хийж байгаа ажил үйлсүүд TPR-ийн гарсан бодит үр дүнгууд цаашдаа анхаарах асуудлуудын талаар бас дэлгэрэнгүй ярилцлага өгсөн танд маш их баярлалаа. Таны цаашдын ажил үйлсэд маш өндөр амжилт хүсье. Маш их баярлалаа. За тэгээ эцэст нь хүүхэд залуучууд, монголчууд бүгдээрээ спортын ямар нэгэн төрлөөр шамдан хичээлээрээ, сонирхол хичээллээрээ ингэж хичээснээрээ спорт таны амьдралын нэг хэв маяг болно. Ингэснээрээ та өөрөө амьдралынхаа туршид спортоос эрч хүч авна, спортоос баяр багтлыг авна, спортоос эрүүл мэндийг мэдэрнэ. Эцэст нь аз жаргалтай байх үндэс нь өөрөө энэ юм шүү гэж хэлмээр байна. Тэгээд англи хэлийг хөгжлийнхөө гүүр болгон суралцаарай гэж би та бүгдээс чин сэтгэлээс хүсмээр байна. Спорт англи хэл хоёрыг хослуулсан мастер ингэж хэлж шүү хүмүүсээ. За маш баярлалаа. За баярлалаа.